Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 2 сарын 23-ны өдөр коронавируст халдвараас өртсөн сэргийлэх ба хянах захим хичээлийг өөрийн веб хуудасаар дамжуулан хүргэснийг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс орчуулан та бүхэнд хүргэж байна. Энэхүү сургалтаар коронавируст халдвар зэрэг амьсгалын замын цочмог халдварын дэгдэлтийн үед хариу арга хэмжээг авах шаардлагатай бэлтгэх зүйлс, мөн тохиолдлыг илрүүлэх, эрүүл мэндийн ажилтан, өвчтөн ба эмнэлгийн бусад ажилтнанд халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар мэдээлэл, мэдлэгийг олгох юм. Халдвараас сэргийлэх, хянах талаар уг сургалт нь эрүүл мэндийн ажилтнууд, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулагдсан болно. Уг хичээлийн зорилго нь COVID-19 халдварын дэгдэлтийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн халдвараас сэргийлэх, хянах арга хэмжээний дагуу хүнээс хүнд халдвар дамжихыг зогсоох, с ижигтэй болон батлагдсан тохиолдлуудыг тодорхойлох, тусгаарлах, мэдээлэх шаардлагатай халдвараас сэргийлэх, хянах арга хэмжээний талаар мэдээллийг олгох болно. Сургалтын төгсгөл та дараах мэдлэг чадварыг эзэмссэн байх болно. Бэлэн байдал, хариу арга хэмжээний хүрээнд халдвараас сэргийлэх, хяналт, тэдгээрийн үүргийг тодорхойлох, COVID-19 тархварзын өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлах, үүндээ тохиолдлыг тодорхойлж шинж тэмдгийг багтаана. Их үүсвэр, удирдлага зохион байгуулалт, орчин, инженерийн хяналтыг тайлбарлах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөж буй халдвараас сэргийлэх, хянах арга хэмжээг тайлбарлах, үүнд с ижигтэй эсвэл батлагдсан COVID-19 тохиолдолтой хэрхэн харьцахыг багтаана. Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий бэлэн байдал зориулсан нэмэлт сэргийлэлт, хянах арга хэмжээг тайлбарлана. Одоогоор гэрчилгээ буюу сертификат олгох боломжгүй. Сургалтын хөтөлбөр нь 3 модулаар явагдана. Модуль 1: бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх, хянах. Уг модуль нь халдвараас сэргийлэх, хянах арга хэмжээний бэлэн байдлын талаарх ерөнхий ойлголтыг өгөх болно. Модуль 2: коронавирусын тархвар зүй, эрсдэлт хүчин зүйлс, тодорхойлолт, шинж тэмдэг. Уг модуль нь шинэ коронавирусын талаарх ерөнхий ойлголтыг өгөх болно. Модуль 3: стандарт арга хэмжээ, халдвар дамжилт суурилсан, урьдчилан сэргийлэлт ба COVID-19 зөвлөмжүүд. Коронавируст халдвар амьсгалын замын зочмог энэ халдварын дэгдэлтийн үед хариу арга хэмжээг авах шаардлагатай зүйлс, мөн тохиолдлыг илрүүлэх, эрүүл мэндийн ажилтан, өвчтөн ба эмнэлгийн бусад ажилтнанд халдвар дамжихаас сэргийлэх, хянах арга хэмжээг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар мэдлэг олгох юм. Бэлтгэл, бэлэн байдал ба халдвараас сэргийлэх, хянах. Коронавируст халдвараас сэргийлэх, хянах. Нослой байдлын үеийн менежментийн буюу зохион байгуулалтын зарчим нь үндсэн 4 үе шаттай явагддаг. За 1-р үе шатанд нийгмийн эрүүл мэндийн нослой байдал буюу халдварын үед нөлөөллийг бууруулж урьдчилан сэргийлэх стратегийг урьдчилан боловсруулсан байна. Жишээлхэд халдвар төвшний үед дархлаажуулалтыг хийх гэх мэт. 2-р үе шат бэлтгэл, бэлэн байдлыг хангах. За энэ үед нийгмийн эрүүл мэндийн нослой байдал үүсэхийн өмнө авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд багтана. 3-р үе шат хариу арга хэмжээний үе шат. Энэ үед халдварын батлагдсан болон с ижигтэй тохиолдол бүрт хариу арга хэмжээ авах бүх үйл ажиллагааг багтаана. 4-р үе шат эргэн сэргэх. Энэ үе шатанд сэргийлэх, эрсдлийг бууруулах, бэлэн байдал, хариу арга хэмжээг үнэлэх, хэвийн үйл ажиллагаанд орсон эсвэл үйл ажиллагаа нь сайжирсан байх зэрэг үйл ажиллагаанууд энд явагдана. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдал гэж юу вэ? Одоо үүсээд байгаа нөхцөл байдал зайлшгүй үүсэх эсвэл үүсч болзошгүй ноцтой байдлын үр дагаврыг урьдчилан таамаглах, хариу арга хэмжээ авах, эргэн сэргээхэд холбогдох байгууллагууд, засаг захиргааны нэгж, олон нийт, хувь хүний мэдлэг, чадвар, зохион байгуулалтын иж бүрэн тогтолцоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдал гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн нослой байдал буюу халдварын өмнөх байгууллагын чадварыг нэмэгдүүлэх ба нослой байдлын үед хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаанууд үүнд багтана. Эдгээр үйл ажиллагааг бүх шатнатын
бүх шатанд гэдэг маань нэгдүгээрт үндэсний, хоёрдугаарт бүсийн хэмжээнд, гуравдугаарт байгууллагын хэмжээнд явагдах юм аа. Бэлэн байдал чухам юунд хэрэгтэй юм бэ? Бэлэн байдал нь эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх үндсэн хэсэг бөгөөд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдвар, гамшигын эрсдлийн менежментэд маш чухал үүрэгтэй. Халдвараас сэргийлэх хяналт нь хангалтгүй байх тохиолдолд өвчтөн, ажилтан, эмнэлэгт иргэсэд мөн хүн амын дунд халдвар тархах магадлалыг нэмэгдүүлдэг. Бэлэн байдал гэж юу вэ? Халдварын дэгдэлтийг одоогийнхаар бол COVID-19 халдварын тохиолдлын үед цаашид тархахаас өмнө хазаарлан барих, түүнд бэлэн байх, нийгмийн эрүүл мэндийн ностой байдлын үед үр дүнтэй шуурхай хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байгаа чадвах буюу тогтолцоог бэлэн байдал гэж хэлэх нэ. Бэлэн байдал гэж юу вэ? Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээний 8 тулгуур баг нь энэхүү бэлэн байдалд бас багтана. Нэгдүгээрт үндэсний төвшний зохион байгуулалт, төлөвлөлт, хяналт. 2. Эрсдлийн харьцаа холбоо, нийгмийн оролцоо. 3. Тандалт, тархвар зүйн судалгаа, шуурхай хариу арга хэмжээ, тохиолдлын судалгаа. 4. Нэвтрэх цэг. 5. Үндэсний лабораториуд. 6. Халдвараас сэргийлэх ба хянах. 7. Тохиолдлын менежмент. 8. Үйл ажиллагааны дэмжлэг, хангалт, боловсрол нөхцөл байдлын төлөвлөгөө болон санхүүгийн механизм. Бэлэн байдал. Бэлэн байдлын үндсэн тулгуур багны талаар дээр дурдсан. Ингээд тулгуур баг нь 1. Үндэсний хэмжээний зохицуулалт, төлөвлөлт, хяналтын талаар давхан танилцуулъя. За энэ маань бол алхам, авах арга хэмжээнүүд гэж хуваагдаж явна. За нэгдүгээр алхмын хувьд авах арга хэмжээнүүдэд олон салбар түншлэгч байгууллагуудын хамтран ажиллах механизмыг идэвхжүүлэх замаар бэлэн байдал хариу арга хэмжээг дэмжих. Үндэсний түвшний удирдлагууд хамтрагч байгууллагуудтай хамтран COVID-19-с сэргийлэх хариу арга хэмжээ авах шаардлагатай нөөцийг урьдчилан тооцоолж өөрийн орны онцлог тохирсон үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах. Өмнө нь боловсруулсан цомоогийн цар тахлын үеийн бэлэн байдлын төлөвлөгөөг өөрчлөн ашиглах боломжтой. Хүчин чадлын үнэлгээ. Энд эрсдлийн дүн шинжилгээ хийхдээ эрсдэлт хүн амын зураглалыг оруулна. Төлөвлөгөөний хэрэгжилтийн үр ашгийг үнэлэхдээ хяналт үнэлгээний хэмжигдэхүүнийг боловсруулж оруулсан байна. Хоёрдугаар алхам авах арга хэмжээнүүдэд. Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг бүрдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн шуурхай удирдлагын төв, эсвэл түүнтэй дүүцэх байгууллага, үндэсний хэмжээний хамтрагч байгууллагуудаас холбогдох мэргэжилтнүүдийг яаралтай зохион байгуулалт хийж томилон ажиллуулах. Сургалтыг тодотгох, олон нийттэй харьцах мэргэжилтнийг томилох. Донор байгууллагууд болон хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн нөөц хүчин чадлыг үйл ажиллагааны төлөвлөгөөнтэй уялдуулан шилжүүлэх, ашиглах. Дараагийн дугаарт нийгмийн эрүүл мэндтэй холбоотой бүх хууль эрх зүй, бодлогын баримт бичиг дүрм журамтай танилцах. Дараагийн дугаарт бэлэн байдал хариу арга хэмжээний стратегийн төлөвлөгөөний гол шалгуур үзүүлэлт тулгуурлан үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах, нөхцөл байдлын үнэлгээг хийх. Алхам 3-т авах арга хэмжээнүүдийн талаар дурдъя. Хэрэгжилтийн үйл ажиллагаа болон тархвар зүйн нөхцөл байдлын үнэлгээг тогтмолын шаардлагатай бол төлөвлөгөөнд тусгах. Дараагийн дугаарт шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааны дараах үнэлгээг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу хийх. Одоо ашиглаж буй бэлэн байдлын төлөвлөгөөг COVID-19-ийн дэгдэлд ашиглах, үнэлэх, үүнээс гарсан сургамж дүгнэлтийг цаашдын бэлэн байдал хариу арга хэмжээний төлөвлөгөө, үйл ажиллагааг сайжруулахад ашиглах. Халдварын сэргийлэлт, хамгаалалт. Дэгдэлтийн үедх бэлтгэлийн үндсэн шаардлага бэлэн байдлын голлох элементүүд, халдвараас сэргийлэх хянах нь эрүүл мэндийн байгууллага түүний шууд удирдлагын баг, зөвлөл, халдвараас сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага болон үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй тасралтгүй үйл ажиллагаа юм а. Халдвараас сэргийлэх хянах гэж юу вэ? Халдвараас сэргийлэх хянах нь нэгдүгээр шинжлэх ухаанд суурилсан аргуудтай байна. Өвчтөн болон эмнэлгийн ажилтнуудад халдвараас үүдсэн хор уршигаас сэргийлгэж чиглэсэн практик арга замууд. 3-т халдварт өвчин, тархвар зүй, нийгмийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн тогтцоог бэхжүүлэхэд суурилсан зарчмууд. 4-т өвчтний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн байна.
Хэн халдвар ах эрсдэлтэй вэ? За үүнд зургаар үзүүлсэн байна. Үүнээс харахад бол за нэг хүн халдвар авсан байна. Ингэхэд энэ халдвар хамгийн түрүүнд эрсдэд бүлгийн хүн ам буюу өндөр настан, суур болон архаг өвчтэй хүмүүс илүү өртөмтгий байгааг харуулсан байна. За дараад нь энэ хүмүүсээс дахиад энэ хүмүүстэй одоо шууд харьцаанд орсон хүмүүс болох энэ дотор бол зурган дээр харснаар бол өвчтэй, дархлаа суларсан хүүхэд биеийн байдал нь өвж байгаа хүмүүст ингээд халдвар жишээгээр ингээд дэлгэрээд ингээд явж байна. Хамгийн сүүлд бол бүх хүн халдах өндөр эрсдэлтэй байна. Халдвараас сэргийлэх хянахын ач холбогдлууд. Нэгдүгээрт өөрийгөө хамгаална, хоёрдугаарт өвчтнийг хамгаалах ёстой, гуравдугаарт гэр бүл хамт олноо хамгаалах. Дэгдэлтийн үеийн халдвараас сэргийлэх хянах зорилтууд. 1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын дархалтыг бууруулах. 2. Ажилтнууд, өвчтнүүд болон эмнэлэгт ирсэн бусад хүмүүсийн аюулгүй байдлыг хангах. 3. Эрүүл мэндийн бусад байгууллагын дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээний чадварыг нэмэгдүүлэх. 4. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага өөрөө дэгдэлтийн голомт болох эрсдлийг бууруулах. Халдвараас сэргийлэх хянах хөтөлбөрийг ямар ч нөхцөлд үр ашигтай явуулах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд байна. Халдвараас сэргийлэх хянах хөтөлбөрүүдэд болон бусад холбогдох хөтөлбөрүүд үүнд өдөрдамжууд, боловсрал ажимсан байдал сургалт, тандалт, хяналт шинжилгээ, аудит, эргэх холбоо багтана. Үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлэх, ажлын ачаалал, оронтоо, орны ашиглалт, орчин, материал, тоног төхөөрөмжийг бүрдүүлэх олон талт хөгжлийн стратеги энд чухлаар шаардагдана. Үр ашигтай халдвараас сэргийлэх хөтөлбөр нь үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Хэрв халдвараас сэргийлэх хяналтын мэдлэг тогтолцоо нөөц нь тодорхой бос ийм тохиолдолд тухайн улс, тухайн байгууллага нь дэгдэлтийн үед үр ашигтай хариу арга хэмжээ авах магадлал маш муу болж ирнэ. Халдвараас сэргийлэх хяналтыг хэрэгжүүлэхэд суур түвшний шаардлагыг хангасан байх ёстой. Хамгийн бага түвшний шаардлагуудыг хангасан байх ёстой. За энд суур түвшний шаардлагыг үндэсний болон байгууллагын түвшинд үр ашигтай, чанартай халдвараас сэргийлэх хянах хөтөлбөртэй болох эрхлэл цэг гэж үздэг. Энэ үүнийг зураг 2-т үзүүлсэн байна. Бүх улс орон эрүүл мэндийн байгууллагууд цаашдын үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ бүх үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг бүрэн хамруулсан байх ёстой. Суур болон хамгийн наад түвшний шаардлагууд гэж юу юм бэ? Үүнд өвчтөн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд эмнэлэгт ирсэн бусад хүмүүсийн наад захын аюулгүй байдлыг хангасан байх. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын халдвараас сэргийлэх хянах хөтөлбөрүүдийн үндсэн бүрэлдэхүүн тулгуурласан үндэсний болон байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй стандарттай байх явдлууд юм а. Халдвараас сэргийлэх хянах үйл ажиллагааны суур түвшний шаардлагууд. За суур түвшний шаардлагуудыг үндсэнд нь үндэсний түвшинд, байгууллагын түвшинд гэж хоёр хуваасан байна. Тэгэхээр үндэсний түвшинд үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэгдүгээрт нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй халдвараас сэргийлэх хянах хөтөлбөр нь дор хаяж нэг бүтэн цагийн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн ажилтан халдвараас сэргийлэх хянахад зориулсан төсөвтэй байна. За байгууллагын түвшинд энэ яаж харагдах вэ? За байгууллагын түвшнийг бол үндсэндээ анхан шатны нэгжээс эхлээд хуваасан байгаа. За анхан шатны нэгжид халдвараас сэргийлэх хянах чиглэлээр сургагдсан мэргэжилтэн байна. За хоёр дахь шатны эрүүл мэндийн байгууллагад 250 орд тутамд нэг хүн байхаар бэлтгэгдсэн халдвараас сэргийлэх хянах мэргэжилтэн мөн түүний цалин төсөв орсон байх ёстой. За 3 дугаар шатлалын эмнэлэгт 200 орд тутамд нэг байхаар бэлтгэгдсэн халдвараас сэргийлэх хянах мэргэжилтэн түүний цалин төсөв. За дээр нь төрөл мэргэжлийн халдвараас сэргийлэх хянах зөвлөл мөн нэмээд
микробиологийн лабораторитой байх шаардлагуудыг тавьсан байна. За үндсэн бүрэлдэхүүн хэсэг 2-т нотлогоон суурилсан өөрийн орны нөхцөл байдал тохирсон үндэсний халдвараас сэргийлэх хянах өдөрдмжтэй байх. За энэ нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааны стандарт нь бол хамгийн багадаа 1 ерөнхий сэргийлэх болон халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний заавартай байна. За 2 болон 3 дугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний байгууллагад мэс засал, эмнэлгээр шалтгаалах халдвар, хөдөлмөрийн эрүүл мэндэд зориулсан нэмэлт үйл ажиллагааны стандартуудтай байна. Халдвараас сэргийлэх, хянах, суур түвшний шаардлагууд. За суур түвшний шаардлагуудыг мөн түрүүчийн слайданд ярьснаар үндэсний түвшинд, байгууллагын түвшинд гэж 2 болж байгаа. За энэ үндсэн бүрэлдэхүүн хэсэг 3-т боловсрал болон сургалт. За үндэсний түвшинд үндэсний бодлого нь эрүүл мэндийн бүх ажилтнууд халдвараас сэргийлэх хяналтын сургалтанд суралцсан байна. Мөн үндэсний халдвараас сэргийлэх хяналтын сургалтын хөтөлбөр бий болсон халдвараас сэргийлэх хянах сургалтын үр дүнг хянах зэрэг ийм сургалтуудаар бол бүх хүмүүс хамрагдсан байх ёстой. За үүнийг байгууллагын түвшинд авч үзвэл бүх шатанд гэж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч 1, 2, 3 дугаар шатлалын эмнэлгүүдэд халдварын тэргуун үгнээнд ажиллах эмч мэрэгчлэнүүд үйлчилгээний ажилтнуудыг ажил томлох үед эсвэл 3 дахь шатлалын эмнэлэгт жилд 1 удаа халдвараас сэргийлэх хянах сургалтыг зохион байгуулсан байна. Халдвараас сэргийлэх хянахын тусгаалсан сургалтад халдвараас сэргийлэх хянах үйл ажиллагааг хариуцсан мэрэгчлэнүүдийг хамруулсан байна. За үндсэн бүрэлдэхүүн хэсэг 4-т үндэсний түвшинд үндэсний техникийн зөвлөл нь эмнэлгээр шалтгаалсан халдвартай тэмцэх төлөвөө боловсруулна, мөн тандалтын халдвараас сэргийлэх хянах төлөвөө боловсруулна. За үүнийг байгууллагын түвшинд авч үзвэл анхан болон 2 дахь шатлалын эмнэлгүүдэд эмнэлгээр шалтгааллах халдварын тандалт нь суур шалгуур биш үндэсний төлөвлөгөөг дагаж мөрдөх хэрэгтэй болно. За 3 дугаар шатлалд антибиотикийн тэсвэржилт, эмнэлгээр шалтгааллах халдварын идэвхтэй тандалт, эргэх холбоо нь халдвараас сэргийлэх хянах хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа байх хэрэгтэй. Халдвараас сэргийлэх хянах суур түвшний шаардлагуудыг дахин дурдаад явж байна. За үүн дээр бол үндэсний түвшинд, байгууллагын түвшинд гэж ингэж 2 хувааж авч үзэж байгаа. За халдвараас сэргийлэх хяналтыг хэрэгжүүлэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон загварт хөгжлийн стратегийг ашиглах нь зүйтэй. За олон загварт хөгжлийн стратегийг байгууллагын түвшин дээр авч үзэх юм бол анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагад халдвараас сэргийлэх хянах үйл ажиллагаанд олон загварт хөгжлийн стратегийг нэн тэргуунд авч хэрэгжүүлэх. Үүнд бол гарын ариун цэвэр, тарилгын аюулгүй байдал, эмнэлгийн тоног төхөөрөмжийн халдваржүүлэлт, халдваргүй жүүлэлт, орчны цэвэрлэгээ гэх зүйлүүд бол ордог. За 2 дугаар шатлалд олон загварт хөгжлийн стратегийг бүх стандарт болон халдвар дамжихаас сэргийлсэн зөвлөмж болон өвчтний ирэмлэн ялгалт зэрэгт ашиглах шаардлагатай. За 3 дугаар шатлалын эмнэлэгт эрүүл мэндийн байгууллагад 2 дугаар шатлалд дурдсан олон загварт хөгжлийн стратегийг бүх стандарт болон халдвар дамжихаас сэргийлсэн зөвлөмж болон өвчтний ирэмлэн ялгалт зэрэгт ашиглах дээр нэмээд тухайн байгууллагын эмнэлгээр шалтгааллах халдварын эрсдэл болон тархар зүйн онцлогийг харгалзан олон загварт хөгжлийн стратегийг хэрэгжүүлнэ. Жишээлхэд энд цус сэлбэх үед цусны гуурстай холбоотой халдвар гэх зүйлийг дурдж болно. За үндсэн бүрэлдэхүүн 6-ад үндэсний түвшинд үндэсний техникийн зөвлөл нь халдвараас сэргийлэх хяналтын төлөвлөгөө боловсруулалтыг хянах, халдвараас сэргийлэх хяналтын шалгуур үзүүлэлтийн зөвлөмж дээр нь тогтолцоо мөн нэмээд сургалт зэрэг зөвлөд багтсан байна. За үндсэн бүрэлдэхүүн хэсэг 6-тай дүүцэхээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагад халдвараас сэргийлэх хяналтын тэргуун асуудлуудад үндэслэн халдвараас сэргийлэх хяналтын шалгуур үзүүлэлтийг хянах үйл ажиллагаа 2 болон 3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагад халдвараас сэргийлэх хяналтыг хариуцсан эмч мэрэгжилтэн тухай бүрт нь эргэх холбоотой ажиллан
гарын ариун цэврийг нэн тэргүүний үзүүлэлт болгох гэх зөвлөд бол шаардлагууд орсон байна. Халдвараас сэргийлэх суурь төвчний шаардлагуудад үндсэн бүрэлдэхүүн хэсэг 7. За үндсэн бүрэлдэхүүн хэсэг 7 нь бол ажлын ачаалал, оронтой орны ашиглалтын талаар дурдсан байна. За үүнийг анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагад өвчтөний урсгалын тогтолцоо, дээр нь ирэмблэн ялгалт, дээр нь зөвлөгөө хүүхдийн менежменттэй байх ийм шаардлагууд байна. За энд орон тоог бүрэн ашиглах, ажиллах хүчний харьцааг тохиромжтой байлгахын тулд судалгаа хийж судалгаан дээр үндэслэн хүчний харьцааг тохиромжтой байлгах. 2 болон 3 дугаар шатлалд эмнэлгийн өрөө засалгааны талбайн ашиглалт, эмнэлэг бүрт эмнэлгийн орны хүчин чадлын стандартыг ашиглах, нэг оронд нэг өвчтөн байх гэсэн энэ зөвлөдүүдийг бол шаардлага болгосон байна. За үүний дараа үндсэн бүрэлдэхүүн 8-д халдвараас сэргийлэх хянахад зориулсан материал тоног төхөөрөмж орчныг бүрдүүлэх. За үүнийг бол анхан шатлалт өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа орчин цэвэр тоглог, ариун цэвэр сайтар сагсан юм байх хэрэгтэй. Мөн эмнэлгийн байгууллагууд цэвэрлэгээ үйлчлэгээ халдваргүйтэл тоног төхөөрөмжийн ариутгал халдваргүйтлийг тусад нь нээх хангалттай нөөцтэй байх. За 2 болон 3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагад тусгаарлах өрөө тасаг байх шаардлагатай. COVID-19 нэгдэлтийн үед халдвараас сэргийлэх хяналтын шаардлагатай арга хэмжээнүүдийг өөрийн эмнэлгийн байгууллагад шаардлагыг хангаж байна уу үгүй юу гэдгийг үздэг ийм хүснэгт байгаа. Энэ хүснэгтэйг бол энэ слайдн дээр заасан цахим хуудасаар ороод бүгэлж үзэх хэрэгтэй. Ингээд бүгэлэхэд бол тухайн эмнэлгийн байгууллагад энэ бүх шаардлагуудыг хангасан байна уу эсвэл дутуу байна уу гэдэгт үнэлгээ өгөх юм боломжтой юм аа. Слайд 22. Халдвараас сэргийлэх асуудлыг хариуцсан мэрэгчлэн баг ажлын хэсгийн үүрэг нь юу юм бэ? За халдвараас сэргийлэх асуудлыг хариуцсан мэрэгчлэн тодорхой хэмжээний мэрэгшилтэй, мэдлэгтэй байх нь ойлгомжтой. Мөн дэгдэл тахлын үед халдвараас сэргийлэх, хянах стратегийг сайн мэддэг байх юм шаардлагатай. За эрүүл мэндийн байгууллагын хувьд ямар шаардлагыг тавьж байна? Энд эрүүл мэндийн байгууллага өөрийн гэсэн халдвараас сэргийлэх хяналтын дэд бүтцтэй бодлого үйл ажиллагааны стандарт журмыг боловсруулсан, үүндээ үнэлгээ хийх бэлтгэлтэй бэлэн байдлыг хангасан байна. За халдвараас сэргийлэх хянах ажлын хэсэг нь хариу арга хэмжээ, иргэн сэргээхэд оролцох чадвартай, тандалт хяналтанд хийх чадвартай, өвчтний менежментийг хийх боломжтой, тодорхой хэмжээний ажлын хэсгийнхэн энэ чиглэлээр боловсрсон байх ийм шаардлагатай байна. Тул 2. Коронавируст халдвар, тархвар зүй, эрсдэл хүчин зүйлс, тодорхойлолт, шинж тэмдэг. Коронавируст халдвар гэж юу вэ? Коронавирус нь хөнгөн хэлбэрийн хамрын ханиаднаас эхлээд хүнд хэлбэрийн хүчнийг үүсгэх чадвартай вирусын том бүл юм. Жишээлбэл ойрох дорнуудын амьсгалын хам шинж, амьсгалын цочмог халтай хам шинж. Уг коронавирус нь шинэ омог бөгөөд өмнө нь хүнд илэрч тохиолдож байгаагүй. Коронавируст халдвар гэж юу вэ? Коронавирус нь хөнгөн хэлбэрийн хамрын ханиаднаас эхлээд хүнд хэлбэрийн хүчнийг үүсгэх чадвартай вирусын том бүл юм. Дийлэнхтэй амьтны гаралтай үүсдэг. Жишээлбэл ойрох дорнуудын амьсгалын хам шинж, амьсгалын цочмог халтай хам шинж. Нээгдэж санагдаад байгаа коронавирусын зарим хэдэн төрөл нь амьтдын дунд эргэлдэж байгаа боловч хүнд халдварлаагүй байна. 2019 онд 12 дугаар сарын 31-ний өдөр бүгд найрамд хятад ард улс дахь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийн газраас Хубей мужийн Ухаан хотод шалтгаан нь тодорхойгүй уушигны хатгалгааны тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Үүнээс хойш 1-р сарын 7-ны өдөр бүгд найрамд хятад ард улсын эрх бүхий байгууллагууд шинэ төрлийн коронавирусын шалтгаанд болохыг илрүүлж тусгаарлав. Халдвар тархсан улс орнууд 2020 оны 2-р сарын 23-ны байдлаар зураг 1 2020 оны 2-р сарын 23-ны байдлаар COVID-19 халдварын тохиолдол батлагдсан бүс нутаг улс орнууд. Уг тайлан Төв Европын бүсийн өглөөний 10 цагийн байдлаар мэдээг оруулсан болно. COVID-19-ийн талаар бид юу мэдэх вэ? Нууц уй. Одоогийн байдлаар мэдэгдэж байгаачлан 1-ээс 12.5 өдөр буюу дунджаар 5-аас 6 өдөр. Уг тооцоолыг илүү наривчлах боломжтой. Халдвар нууц үедээ эсвэл шинж тэмдэг илрээгүй иргэдээс
дамжих боломжтой эсхийг тодорхойлохын тулд нэмэлт мэдээлэл шаардлагатай. Халдвар дамжих зам нь халдвартай хүний амьсгалын замаас цацагдсан нус шүлсний туслаар халдварлагдсан эд зүйлс багж хэрэгсэлд хүрэх зэрэг болно. Халдвар амьтнаас болон хүнээс хүнд дамжин одоогоор эмчилгээ вакцин байхгүй, зөвхөн дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. COVID-19-ийн талаар бид юу мэдэх вэ? Халдвар дамжих зам. Халдвартай хүний амьсгалын замаас цацагдсан нус шүлсний туслаар халдварлагдсан эд зүйлс багж хэрэгсэлд хүрснээс мөн халдвар амьтнаас болон хүнээс хүнд дамжин одоогоор эмчилгээ вакцин байхгүй, зөвхөн дэмжих арга хэмжээг авч байна. COVID-19-ийн шинж тэмдэг. Халуурах, хуурай ханиалах шинж тэмдгээр эхэлж 7 хоногийн дараагаас амьсгалын дутагдалд орж хүндрэх ба зарим өвчтөнд эмнэлгийн тусламж шаардагдана. Илэрх шинж тэмдэг нь толгой өвдөх, найтах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй, өнгөц болох, бөөрийн үйл ажиллагаа алдагдах, халуурах. COVID-19-ийн эмнэл зүйн шинж тэмдэг. Ихэнх үед 38-аас дээш халуурах, мөн амьсгалын замын эмгэгийн доорх шинж тэмдэг илэрнэ. Ханиалгах, амьсгал өнгөц болох, нус гоожих, бие сулдах, бие тавгүйдэх, дотор мухаарах, бөөлжих, суулгах, толгой өвдөх. Хүндэрсэн шинж дээрх шинж тэмдгүүдээс гадна уушигны хатгалгаа, бронхит буюу гурсан хоолойн өрөвсөл илэрнэ. Тохиоллын тодорхойлолт. Шинжилгээ хийх шаардлагатай. 2020 оны 2 дугаар сарын 4-ний байдлаар амьсгалын замын цочмог хүнд халдвар. Халуурсан, ханиалгасан түүхтэй эмчид үзүүлэх шаардлагатай. Эмнэл зүйн шинж тэмдгийг тайлбарлах бусад шалтгаангүй ба шинж тэмдэг илэрхээс 14 хоногийн өмнө бүгд найрамд хятад ард улсад байсан эсвэл зорьсон түүхтэй. Эсвэл амьсгалын замын цочмог ямар нэгэн өвчнөөр өвдсөн ба шинж тэмдэг илэрхээс 14 хоногийн өмнө дараах зүйл тохиолдсон бол үүнд COVID-19 халдварын батлагдсан эсвэл с ижигтэй тохиолдолтой харьцсан эсвэл COVID-19 амьсгалын замын хурц халдвартай батлагдсан эсвэл болзошгүй өвчтөн эмчлэгдэж буй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн.